байцгаана уу та бүхэндээ Дондогмо подкастынхаа шинэхэн дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаар маань олон онцлогтой дугаар болж байна. За өнөөдрийн дугаараараа Болормоо коучтойгоо Канадаас Монголоос хийдэг байсан болвол хамтдаа зэрэгцэж суугаадаас өнөөдрийн подкаста хийх гэж байгаа маш их баяртай байна. За тэгээ дээрэс нь та бүхний маань магадгүй хүсэмжит байж болох үец маш гайхалтай зочин бас өнөөдөр уригдан бит хоёртай хамт подкастт оролцох гэж байна. За тэгээ та хоёртой энэ цаг мөчийн мэндийг хүргэе. За сайн байна уу? За манай зочноор бол Q Education группийн үүсгэн байгуулагч Алтан Сор гээд гайхалтай эмэгтэй оролцож байгаа. За тэгэхээр нэг талдаа манай Болормоо коуч маань болохоор насан туршидад илүү энэ боловсролыг бас олох гээд явж байгаа. За тэгээ манай зочны маань хувьд бол яг хүүхдүүд рүү чиглээд хүүхдүүдийн бас тэр нас сэтгэхүүн онцлог тохирсон арга аргачлалаар бол зүрх сэтгэлийн боловсролыг өгөөд явж байгаа. Баярлалаа. Юуны төрөнд намайг энэ нэвтрүүлэгт бас урьж оролцуулж байгаад маш их баяртай. Тэгээд сүүлийн үед манай зүрх сэтгэлийн боловсролын төв гэдэг бид нар нэг төвтэй болсон. Тэгээд төв маань хүүхдүүдэд зориулсан сургалтууд хийгээд тэгээд бид нар бас яг одоо нейросел гэдэг бас энэ хөтөлбөрөөр нэвтрүүлээд удаагүй байна. Ер нь бол яг зүрх сэтгэлийн боловсролыг бид нар яг одоо тархины гүйцэтгэгчийн үүргийн хувьд тэ хүүхдийн яг self regulation буюу одоо өөрийгөө зохицуулах чадварыг нь хөгжүүлэх нөгөө төвөр зүгээр яг одоо яг үндсэн одоо нөгөө нийгэмшүүн чадварыг давхар одоо mindfulnessтэй тэгээ йогатай тий тэгээ яг одоо биеийн хувьд хүүхэд маань өөрийгөө яаж зохицуулах чадварыг амьсгалын дасгалаар тий авахын дээрээс нь одоо зөв цэг суух яг л нөгөө бие дээрээ илүү санаадаг талтай дээрээс нь mindfulness бас хичээл орж өгч байгаа. Тэр маань бага наснаас хүүхдүүдэд илүү өөрийгөө анзаарсан санамсартай яг одоо зохицуулах чадвар дээрээ дасгал байдлаар орох тий. Тэгээ дээрэс нь англи хэлний дээр storytelling буюу үлгэр уншиж өгч байгаа. Ямар гоё юм гэхээр бас л нөгөө тархины үйл ажиллагааг дэмжиж өгс. Тэгэхээр эдгээр хөтөлбөрийн нийлэмж нь өөрөө яг бид нар нөгөө талаасаа яг зүрх сэтгэлийн боловсролыг олгоод empathy чадварыг хөгжүүлэх, өөрийгөө зохицуулах чадварыг хөгжүүлэх. Гэхдээ илүү тархины тэр үйл ажиллагааг л дэмжиж өгсөн хөтөлбөрүүдтэй хослсон хөтөлбөр одоо гаргаж ирсэн. Тэгээд энэ хөтөлбөрөө эхлүүлээл энэ дээрээ илүү бид нар бас ач холбогдлоо өгөөж явж байна. Мөн одоо бид нар бас нөгөө бусад сургууль цэцэрлэгүүдтэй хөтөлбөрүүдээ одоо өгөөд эхэлчихсэн. Тэгээд сая бас UNICEF олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр улсын 2 сургууль дээр хөтөлбөр маань бас хэрэгжих болсон маш их баяртай ажил байна. Тэгээд бүрэн цаашдаа ингээд улсын хэмжээнд л те одоо хүүхдүүдэд үн төлбөргүйгээр энэ одоо сургалтыг өгөх тэр гарц гаргалгааг маш гоё хайгаал ажиллаа явж байна да. Одоо төрсөн дүүнер маань ямар хацтай юм бэ те. Би бүр хатаархаа наваа жоохон байхад одоо чинь яг Болормоо коуч дээр манаас гарах бах те. Бидний үед гээд тэхэн ч удаа ш. Гэтэл нэр үнэхээр хацтай гоё. Маш чухал ажлыг бас та хийгээд явж байгаа юм. За Болормоо коучийн маань хувьд одоо яг илүү чухал юун дээр төвлөрөөд явж байна. Ойрын сан сайхан юу байна? Одоо Вьетнам улсад Натранг гаралт нэг 7 хоногийн ретрит зохион байгуулах. Тэгэхээр сая 4 сарын нэг өөрөө ретритэд яваад тэ өндөр дээд тэр мэдрэмж гэж юу вэ? Жинхэнэ сэтгэлийн цэнгэл баяр хөөр гэж юу вэ? Тэ цэвэр ухамсараар толдох гэж юу гэдгийг үнэхээр мэдэрлээ. Тэгэхээр энэ мэдрэмжээ бүр өхмөр санагдаад үнэхээр энэ мэдрэмжийг өгч ингээд хүн амталчих юм бол илүү их бүтээмжтэй. Үнэхээр хязгааргүй чадамжаа мэдэрдэг. Тэгэхээр энийг нэг хүмүүст өгчих юмсан цаг хугацаа, мөнгө, тийм ээ, аливаа зүйлийг товчлоод 7 хоног өөртөө зориулаад цоошин бигээ бүтээгээд ирээсэй гэсэндээ ингээд хаа байсан холоос Вьетнамыг зориод цагийн зөрөөнд тий ороод 1 сард цом авалч чинь. Тэрнийхээ ажлаар одоо ирээд хүмүүстэй уулзаад явж байна. Ямар гоё юм бэ. За тэгэхээр Вьетнамд бас гоё үйл ажиллагаа болох гэж байгаа. Тэгэд манайхан бас нөгөө доор байгаа линкээр ороод манаас 2 зочин оролцож байгаа мэдээллийг бас оруулчихъя. Тэгэхээр мэдээлэл аваарай гэж хүсэж байна. За тэгэхээр зочноосоо нэг асуулт байна л та. Таны зүгээс одоо тархины хөгжлийг дэмжихдээ нөө mindfulness, yoga тэгээд биетэйгээ ажиллах тэрийг нь хослуулж өгсөн гэж байгаа шүү дээ.
Тэрийг хослуулах болсон шалтгаан нь юу вэ? Яагаад заавал тэр талаас нь нэмж ингэж оруулж ирсэн юм бол? Яг одоо энэ зурсгийн боловсролын чиглэлээр гэж бас ажиллаад нэлээдгүй цаг хугацаа өнгөрсөн. Тэгээ өнгөрсөн жилээс би бас Харвардын оюутан болсон. Тэгээд тэр бас яг одоо нейросайенс тал руу сэтгэл судлалаа холбож суралцж байгаа. Судалгааны ажиллаж гэсэн тийж хийж байгаа. Тэгээд үцхээр бид нар ерөөсөө л нөгөө одоо зүрх сэтгэл гээд ингээ ярахаар хүмүүс нэг юм тархинаас ангид асуудал юм шиг л үлээж аваад байдаг. Тэ одоо жишээлбэл эцэг эхчүүдийн дунд нийтлэг байдаг л да. Одоо хүүхдээ ингээл математиктаа сайн болгочмоор байна. Тэ тэр хэлийг нь сэтгүүлчмээр ингээл тархийг хөгжүүлмээр байна, IQ-г хөгжүүлмээр байна гэдэг. Тэгээ зүрх сэтгэлийг нь хөгжүүлэх тухай ярихаар за яах вэ? Тэ одоо болж байгаа 50 юм манай хүүхэд тэ. Ер нь тэр бол төрөлхийн л байдаг л асуудал шүү дээ. Тэ эсвэл одоо хитрхи нинжин, хитрхи өрөвч нэг юм, хитрхи зөөлөн болчвол амьдрал бас айгүй эми юм уу да гэдэг ч юм уу зарим тийм үнцгтөөж хүн бас байдаг юм билээ. Тий. Тэгэхээр надад тэр юу гэж санагдсан бэ гэхээр яагаад энэ өөрөө ерөөсөө тэр нэг юм зөөлөн зан чанарын тухай ч юм уу тий одоо зүрхний үйл ажиллагааны тухай огтоос биш юм аа тий. Энэ бол ерөөсөө бидний тарих хэрхэн ажиллах вэ? Тэр тархины хөгжлийн бүр тэр тусмаа боловсролын энэ одоо олон чадварыг эзэмших тэр суурийг бэлтгэх нь өөрөө энэ одоо сэтгэл хөдлөл болоод өөрийгөө зохицуулах чадварын гол үндэс юм а гэдгийг л сая бас одоо судалгаагаа эхлүүлээ хийсэн. Тэгээд энэтэй холбоотойгоор бас яг үнийг ээж бото батлах зорилготой гэдэг юм уу те энэ хэлбэрийг бас эхлүүлээд байна. Яа тэгэхээр өнөөдөр одоо ерөөсөө л хүүхэд өөрөө сэтгэл хөдлөлийн хувьд те 50 байж, сэтгэл зүйн хувьд тогтвортой байж, аюулгүй байж, цаашаагаа мэдээлэл авч сурах те анхаарал процесс те анхаарал төвлөрөх гэх процесс явна. Гэтэл сэтгэл хөдлөл яах вэ те хамаагүй гэл нөгөө гэрийн даалгавраа хийлгэхдээ загнаал зодоол одоо чи сурахгүй бол орчин шүү гэл эсвэл ирээдүйд ийм хүн болно шүү гэл ингээл айлгаал хүүхдийн нөгөө өөртөө итгэх итгэл тэр өөрийгөө зохицуулах чадвар байглаасаа заяасан тэр одоо сэтгэл зүйн төлөв байдлыг эвдэж хайчаад тэгээ цаашаага сур бас дахин сур те мундаг бол мэдлэгтэй бол гэж ярих нь өөрөө дараал нь буруу уучлаарай байна. Тий. Тэгээд сэтгэл хөдлөлч нь бас нөгөө мөлхөгч тарих те энд оёг автомат үйл ажиллагаа зохицуулдаг мөлхөгч тарихны үйл ажиллагаа байхгүй. Тэр доод талын мөлхөгч тарих сэтгэл хөдлөлийн тарих лимбик системийг удирдах ээж дээд те executive function гүйцэтгэх тарих ажиллана. Тэгтэл суураасаа дээш ингэж явна. Тэгтэл эндээс нь доош нь удирдах гэдэг когнитив эсрэгээр нь яваад байдаг боломжгүй байхгүй. Тэг 95% ингэж нөлөөлөө явж байгаа шүү дээ. Тэгээд зүрх сэтгэл зүрхтэр би бас өнөөдөр бизнес эрхлэгчдэд нэг яриа хийгээд сууж байхдаа одоо рационал сэтгэлгээ явах болж шүү дээ. AI тэрийг оруулчлаа. Тэ. Тэгээд одоо хэрэггүй болоо гэдэг тэр яг миний өмнө AI илтгэл тавьсан байхгүй. Хэрэггүй болоо гэнг паниктаад санаа зовох хэрэггүй. Таны дотор бүрэн потенциал байгаа. Тэр чинь зүрх чинь тархинасаа 5000 дахин илүү энерги үйлдвэрлэдэг. Гэт мэдрүүлээ те. Тэгээ энерги ингээд гоё халуун шатж шít ямар гоё юм бэ. Тэгээд энэ чадварыг хөгжүүлэх үнэхэр чухал. Үнэхэр бүрэн потенциалаар ажиллах байхгүй. Тэ. Тэгэхээр яг болмаа коуч мөн энэ дээр бол яг нөгөө зүрхийн нэ гэж айгүй урилгыг одоо өгдөг шүү дээ. Манай оролцогч нар бас сонсогчд маань мэдж байгаа ах тийм зүрхийн нэ гэхлээр гээд ингээд маш их өгдөг. Тэгэхээр саяны манай алтан сар зочны маань хэлж штэ те зарим эцэг эхчүүд бол ингээд тэр зөөлөн мөөлөн байхаар чи ингээд хатуу чанга байх хэвээр тий. Эхлээд чи ингээд тоондоо сайн болчих ч юм уу. Гэхдээ наад тэр зүрх сэтгэлийн боловсрол гэдэг чинь юм зөөлөн ялцгаа байх тухай маач гэдэг юм. Тэгээ яагаад эцэг эхчүүд бид нар одоо тийм үзэл бодлоор зүрх сэтгэлийн боловсролыг хүлээж аваад байдаг юм болоо. Тэр нь юутай холбоотой гэж таны зүгээс бодож сонирхолтой асуулт байна. Магадгүй тэр эцэг их өөрөө нэлээ их мэдрэмжээ төгчсөн. Тийм ээ өөрийгөө төгчсөн. Ер нь хатуу ээж, шаргуу хөдөлмөрлж ээж, тийм ээ. Ингээд бүр зүтгэжээж л амьдралыг бүтээн гэдэг магадгүй юм хатуу үзэл, тийм хязгаарлагдмал итгэл өмчлөлтэй гэж болох байхгүй. Тэгжээж тодорхой хэмжээнд одоогийн амьдралаас бүтээсэн байж болно. Гэтэл яг одоогийн амьдралаа та энэ төвшөнд тэр сэтгэлгээгээр бүтээчлээ. Дараагийн төвшөнд гараа гэж бодж бол тэр хатуу үзлийг эвдэх болно. Тийм ээ. Заавал та мэдээж хөдөлмөрлөн. Гэхдээ яаж ухаалаг хөдөлмөрлөх вэ? Тийм ээ. Тэр сэтгэлгээний магадгүй цаана
маш их өөрийнхөө мэдрэмжийг дарсан учраас хүүхдээ хийж гисэн мэдрэмжийг дардаг тий. Тэгээ магадгүй би уурчих юм бол бүх юм нурчин. Миний нуруунд дээр асар их ачаа байгаа. Би уйлаад гуних үед намайг дагаад бүгд нурчдаг. Надад орон зай, цаг хугацаа байхгүй. Надад уйлах хэрэг байхгүй тий. Тийм магадгүй их ачаалттай л байх л та. Тэгээ яг мэдээжтэй хөтөлбөр дээр орж ирээл өөртөө нэг жоохон уран зай үсгээл инх тух мэдрэмж ингээл өөртөө өгөл хөөх ингээд сууж байгаа чи миний сандал тушид байж идэм шүү дээ. Гэл ийм гоё юм байна шүү дээ гэл тий. Яг тийм. Би бас энэ дээр бүр боддгийн хүмүүс нөгөө одоо амьдралын одоо нэг юм бас л нийгмийн л нэг юм юу аим л та тий. Тавьцсан нэг юм шалгуурч юм шиг те стандарт ч юм шиг тийм байж ижил амжилттай гэж нэрлэдэг те ийм юмд хүрж ижил бол одоо те сайн явдаг одоо эрх мэдэл мөнгө эсвэл алтар нэр ч юм уу тэгэл буцаад эргээд бид нар нөгөө хүүхдтэй хандж байгаа хандлага тийм л хүн болоорой тийм л мэрэгчлээ болоорой ийм ч одоо алтан тушаалд очиорой гэсэн нэг ийм л зүйлийг одоо шахаад авахаас биш хүн байх тэр эрхчлөөг нэрээсөө өгөл байдаг юм шиг санагддаг. Тэр хүн байна гэдэг чи өөрөө яг одоо сая болгоно багш хэлж байгаа шиг өстой жинхэнэ сандал дээр сууж байхдаа хүртэл те одоо болж штэ. Гоё штэ. Тэ өнөөдөр нэг аяг цай уусан ч гэсэн те них гоё юм. Тэр мэдрэмжийг аваад юутайч байсан юм талархалтай дүүрэн амьдралыг мэдрэх гэдэг чи өөрөө л бүр юм амьд байх байхгүй юу. Тийм яг үнэ. Тэгэхээр бид нар бас тийм яг л нөгөө хүүхдүүдтэй өгөхгүй байгаа зүйл тэр л юм. Өөрөөсөө бид нар хинч байж болно, хинч болж өсөж болно те. Гэхдээ хүн байх энэ одоо цаг хугацаанд аз жаргал дүүрэн амар амгалан байхыг л амьдрч одоо сурна гэдэг чинь аюул чухал юм л та. Тэгээ сая амжилт гэдэг дээр бид нар амжилтын нэг сонирхолтойгоор тодорхойлчих те. Сая нөгөө нэр хүнд албан тушаал тэг нэг амжилт гэдэг бол энэ нэг юм тэнд очиод хүрээд тэмцэж жаад хүрээд авдаг зүйл гэж бодчиход байна шүү те. Гэтэл амжилтны хойноос хөөцөлдөж явахдаа боёо карьер мөнгөний хойноос хөөцөлж явахдаа хүн эргээд харахад эрүүл мэндээр харилцаа алдсан байдаг. Гэр бүлийн харилцаа нурсан, гэр хүтэн болцсон, гэртээ орохоор нэг тийм хүүхдүүд буруу хараа суудсан ч юм уу те. Эрүүл мэндийн хувьд юм өжиг өвчлөлтэй болцсон. Тэгэл нөгөө бүтээсэн мөнгө төгрөгөө буцаагаал эрүүл мэнд харилцаандаа зориулдаг нэг юм аз жаргал болчдөг те. Тэр сая Алтан сарын хэлсэн шиг бид нар амжилт гэдэг юм магадгүй соёлынхоо одоо магадгүй бид нар чинь нэг социализмын шокыг авлаа шүү дээ. Тэр шок травманаас болоод амжилт гэдэг үгийг нэг л тийм ядмаг тодорхойлчих. Гэтэл амжилт гэдэг бол ямар ч нөхцөл байдалд төвөө алдахгүйгээр өөрөө өөрийгөө услах чадамж бас байж болно. Сайхан эрүүл харилцаатай байх боломж, тийм ээ. Тэгээд харилцаа талаас үзэх юм бол нөгөө амжилттай явах хүмүүс чинь амжилтын 80% нь харилцаанаас хамаардаг. Тэр харилцаа итгэлцлийг бий болгох чинь дахиад нөгөө сэтгэл хөдлөл зүрхнээс зүрхэнд холбогдож итгэлцэл үүсгэж штэ. Толгоогоор мөргөлдөөд, эгоогоор мөргөлдөөд ямар ч нэмэр байхгүй штэ. Тэгэхээр та ингээд зөөлөн болгочноо гэж аах хэрэггүй те. Илүү амжилттай болно. Бүр ингээд үнэхээр амжилттай болно. Би хүүхдүүдэд харж хахад 3-тай 4-тэй байж ич би энийг сонгоно. Надад ийм сонголт байна. Надад орон зай өг гэж мэгтэй. Чи би 30 одоо австралид анх нэг 22-д очиж сураад надад ингээд сонголт өгсөн чи надад сонголт байж болох юм уу? Тийм үү гэд ингээд гаач байгаа юм. Тийм яг тэрэн дээр бас одоо жишээлбэл одоо сэтгэл хөдлөлийн чадамжийг бид нар яг одоо өөрөө өөртөө орон зай тавьж өгдөг тийм сонголт тавьж өгдөг шийдвэр гаргах тэр механизм буюу шийдвэрийг айгүй зөв өөрөө өөрийнхөө тухтай байдлыг эрхэмлэж тавьдаг тэр чадварыг ч гэсэн бас давхар эзэмшнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө л бусдад үйлчлээл, бусдын сайхан бусад юу гэж харах бол тийм намайг яах бол би сайхан харагдаж байгаа болов би тавгүй сэтгэл төрүүлж хүйдэ гэж ингэж хангижл байгаа бол ерөөсөө энэ дүүрт бид нар тэр хүүхдтэй хангалттай тэр одоо орон зай зүрстэх юм бол эсрэлийг олгож өгч чадаагүй л өсөж байгаа л гэсэн. Тэгээд өчигдөрхөн би хүртэл эцэгчүүд бас асуудаг юм. Одоо хүүхд маань ингээ надтай одоо бараг л хэрэлдэх нь толгүй байна те. Ингээ айгүй их ингэж байна, маргалдаж байна гэд
тэр өөрөө бас их Зөв юм байхгүй тий. хил хязгаар хамгаалж авах те. Тэгээд Миний үед юу ч болоо. Хүүхэд айдасгүй өсч юм. Тэр ээжээс айх айдасгүй. Хүүхэд өгөнд ороод ингээл хулгнаал те нуугдаал ээжээ за окей гэл ингээл бэжиг л уучлаарай. Та энэ бол буруу байна л гэж ихнэр санагддаг. Потенциалыг хаацсан байна тий. Айцаар амьдралаа удирдаад байна. Тааруулаад нийцүүлээд байна. Би өөрийнхөө өнгөрхийн дахин давтуулчихгүй. Цорын ганцхан алтан сор гэж байгаа шүү дээ. Тэр өнгөөр гэрэлтмээр ш нэг амьдрсных мөн үү. Тэр чин багаас нь хаач гарч ин тэр өнгөөр гэрэлтэж чадахгүй байна. Бид нар тэгтээ тэгжил өссөн л дөө. Гэтэ ингээл гараад ирлээ яа тий. Асуулт асууж болох уу? Тэгээ одоо нэг өөдөөс хэрэлдээд байна ингэж юм гэж хэлж шлээ хүмүүс. Тэгэнгүүт одоо магадгүй эцэг эхчүүд юм уу? Одоо би бас жоохон эсрэг зүгийн ингээд хэл ам хийгээд зөрүүдлээд өөрийнхөө юм ингээд сүүл үед аюул хамгаалдаг тийм болоод байгаа хгүй суралцаа. Тэгэнгүүт за магадгүй та хүүхдээ ингээд ах ингээд одоо ойрын хүмүүстэй ярьсан. Давраад байгаа юм чи ингээд буруу юм хийгээд ингээд хэрэлдээд ахаар яах юм тэгээд дэмжих юм уу гэж ингээд байдаг хгүй юу? Тэгэхээр одоо яг хүүхд нь үнэхээр ингээд эцэг эхчүүдийн зүгээс ингээд үнэхээр тэр буруу үр дагаврыг эцэг их мэдээд байгаа. Тэгээд энэ хүүхд одоо өөрийгөө илэрхийлж байгаа зүг байна, сайн байна гэх тэрийг блэмшөрөх ёстой юм уу? Тэн дээр үзвэл хариу үйлдэл талаас нь одоо та хоёрын мөн зүгээс юу гэж харж байна? Тэгэхээр алтан сараа сонсоо тийм. Яг одоо жишээл яг одоо сэтгэл хөдлөлийг нөгөө коучлдаг буюу те дасгалжуулдаг эцэг их гэж байдаг л да. Тэгэхээр одоо бид нар ихэнх төвлөл нь бол сэтгэл хөдлөлийг үл хайхардаг, те тоомсолдог, дардаг төрлийн эцэг эхчүүд байчаад байна. Тэгэхээр коучлинг гэхээр яг мэдээж илүү нөгөө сэтгэл хөдлөлүүдийг ойлгоно, сонсон тий ямар ч сэтгэл хөдлөл байж болно тий энэ бол уур байж болно, найдас байж болно, сөрөг сэтгэл хөдлөлийг ч гэсэн хүлээн зөвшөөрнө. Гэхдээ тодорхой хэмжээнд коучлинг гэдэг маань одоо хэл хязгаарыг тогтоож өгөх тий тодорхой хэмжээний тэр одоо харилцан яриа тэр одоо чиглүүлгээрээ хүүхдүүдтэй одоо тэр сэтгэл хөдлөлөө яаж илэрхийлэх вэ гэдгийг нь чиглүүлж өгөхийг хэлээд байна. Яг нь жишээлбэл сэтгэл хөдлөлийн тал дээр айгүй юм залхуурдаг төрлийн эцэг их гэж бас байдаг юм байна шүү дээ. Одоо жишээлбэл яг би дураар нь байлгнаа л гэл те. За яг нь тэгээ дураараа л одоо бүхэл төрлийн сэтгэл хөдлөлийг зөвшөөр гэсэн юм чи одоо тэгэл орилол чарлал уйлж исэн ч гэсэн эсвэл хараалын үг хэлж исэн ч гэсэн хүнийг доромжилж исэн ч гэсэн энэ хүн хүүхд чөлөөтэй байж болно штэ гэж одоо нөгөө алтансаар заасан нөгөө туйл руу явчих гээд штэ тэгээд гэж бас болохгүй юм. Тэгэхээр энэ өөрөө юу юм бэ гэхээр залхуурдаг төрлийн эцэг их буюу хүүхдээ зүгээр зөнд нь орхичиж байгаа. Тэгэхээр энэ өөрөө бас ингээд бид нар facilitate буюу нөгөө хүүхдээ ингэж яаж өгч чадахгүй байна гэсэн үг штэ. Тэгэхээр дасгалжуулна гэдэг маань хим хэмжээ бас тодорхой хэмжээнд тогтоож өгөн тий. Тэгээд хүүхдтэйгээ аяандаа нөгөө стожийн зүрхээ нээгээд ярилцаад ажиглаад ирэхээр хүүхдэд өөрт нь хим хэмжээж тогтцдог. Тэрийг их зөв илэрхийлдэг болдог. Стөх хөрхөн. Тийм. Айгүй гоё илэрхийлдэг болно. Ярина тий. Бүр ингээд бид нар ч ингээл хүн шүү дээ. Би ч гэсэн уурлан заримдаа хүүхдэд загнаж тохиолдол байна. Хүмдэн шүү дээ. Тэгээд ирэхэд одоо жишээлбэл айгүй хоёр том охинтой тий. Манай охтууд чинь ингээд мессеж чинь над руу нөгөө өрөөнд байгаа хэрнээ ээжээ ийм учиртай юм аа оройдч моройтой те янз бүрийн нөгөө инглиш хэлээ гэж асуудал яриад би загинчингууд ээжээ ингэсэн юм аа ийм учиртай юм аа тэгээд нөгөө тайлбарлах бүрэн юмнуудаа ингээд надад шууд амаараа илэрхийлж чадахгүй болвол бичдэг ч юм уу те ингээд өөрийнхөө арга барилыг хөгжиж гисэн болчтгол юм байл те нэг байна. Тэгээд ирэхээр би чинь уучлал гойно тийм үү би илэрхийлсэн байна тий. Тэгэхээр бид нар ингээд энэ харилцаа гэдэг чинь юм төгс зүйл юусэн биш. Бид нар заавал би уучлал бараг 60-70% та гуйж тий хүүхдүүдийнхээ өмнө гуйж тэр хүүхдүүд ч гэсэн эргэж стожийнх нь нөгөө зарим эцэг их өөрөө одоо сэтгэл хөдлөлийн хувьд хүүхдээ ойлгохгүй байж болно шүү дээ тий. Өөрсдөө ч гэсэн баг уучраа олохгүй байгаа ч юм байна. Тэгэхээр энэ нөхцөлд бол эргээд хүүхд хүртэл тэрийг яаж илэрхийлэх вэ? Аав ээж маань мэдхгүй байгаа шүү дээ. Тэгээд эмпати буюу нөгөө эмпати чанараар эцэг их ойлгож эхэлнэ. Яагаад гэвэл энэ бага наснд бидний одоо ээж аав маань бага наснаас ингэж өсөөгүй шүү дээ. Ойлгохгүй байгаа. Одооны хүүхдүүдийн одоо энэ хэв маягийг ойлгохгүй байгаа гэдэг чинь хувцлалт юу гэдэг те ингэж зөрчил маргааны
Тэгээ эргээд хүүхдүүд ч гэсэн эцэг ихтэйгээ тэрийг тайлбарладаг болно. Буцаагаад эцэг ихтэй нэг боловсрал educated болгож тэ ярилцдаг болно гэдэг ч юм уу. Иймэрхүү л хамаарлууд байдаг юм биш үү тэ. Маш гоё тий. Миний хувьд бол надаас ийм асуултууд болсон манай өөрчлөлтч нар нэлээд асуув. Юу гэж хэлдэг вэ гэхэлэр эхлээд гэр бүлийн жанжин шугамаа гарга. Тийм ээ. Танаа гэр бүлийн үнэт зүйлс юу юм? Юуг хүлээн зөвшөөрдөг, юуг хүлээн зөвшөөрөхгүй юм, тийм ээ. Тэгээ манай гэр бүлийн ер нь том зургаараа зориг тэгээ алсын хараа юу юм? Юу чухал юм гэдгээ тодорхойлоо. Тэгээ танаа гэр бүлд элдэг харилцаа чухал бол элдэг харилцаа чухал байдаг. Энэ нь ингэж илэрдэг гэж хэлнэ гэдэг ч юм уу, тийм. Манай хүүхд тухайлбал чарлж байгаа хөхтэй, хашгирж байгаа хөхтэй. Одоо яг 3 настай нөгөө сэтгэл хөдлөлийн дархин дээр амьдарч байгаа те юм болохоор л ингээл ингэнгүүтээ чарлаал нэг хэсэг. Тэгэл чарлаал ингээ яг тухайн мөчөд ерөөсөө хариулт үзүүлэх урамзаа цаг хугацааг нь болгож байгаа. Жохон чарлаал цаг хугацаа болгоод би өөрөө төвөө алдахгүй тайван байх маш чухал. Тэгэл чарлаал ингэснийхэн дараа гайгүй болсныхан дараа төхөж очиж чам дэмжлэг хэрэгтэй нь. Тэ ээж нь тэрхүү гэх тэгэнгүүт цаашаа гээл тэ ачиг юм зөрүүд. Тэгэхээр за гээл тэгэл дахиж очивол эсэг хугацаа өгснийхаа дараа за ээж нь тэрвэрээ гэдэнгүүт цаашаа гэж байгаа ч гэсэн яг тэрвэрлэх хүсэл байгаа байхгүй. Тэгээ контент хийгээд буюу ингээд өөрийнхөө би мэдрэлийн систем тайван байдлаараа дамжуулаа ингээд тайлгаруулад ингээд өгөнгүүт ингээд гунигийн нулимс гараад баг өөрөө тийм хүүхд ч аюу санаандаа сэтгэл судлалыг судлаад тахлаар муухай зан гаргаад ээжигээ зогсон ч юм уу муухай зан гаргасандаа тэрийг удирдах чадахгүй байгаа штэ. Тэгсэндээ өөрөө гимшид өөрийгөө шитгэцэн сууждаг. Тэгэхээр ингээд тэрж аваад те миний охин те одоо ингээд уурлах чи аргагүй, чарлах нь аргагүй штэ те гэдэг юм. Тэг ойлгож байна. Тэг нэлээ хугацаа ингээд ясны дараа би ороо унтах үед нь орон дотор орж агаад ярьдаг байхгүй. Бүр тайвшраа тоглоод ном уншаад ингэж ийсэн. Миний охин манай гэр бүл чи хэдүүлээ ингээд илдэг харилцаа тогтоох гэдэг шүү дээ. Ээж аваа хоёр ингээд юм болол чарлахгүй байгаа зү. Тэгээ хэдүүлээ ингээд юм болол гоё үгээрээ илэрхийлнэ. Тэ чи нэг үгээрч болоо ингээд илэрхийлэх юм бол ээж нь ойлгоно шүү дээ. Шууд чарл одоо ингээд үг хэлэхэд хэцүү байгааг нь ойлгож байна тэ. Тэгтээ чи надад туслаараа гэдэг ингээд ингэх юм бол ээж нь шууд очиод туслая шүү. Яг тэгвэл тэр хүүхэд өөрийгөө удирдах чадамж нь үсэг байхгүй. 3 наснаас өмнө нөгөө экзекутив гүйцэтгэх тархичин өсөж төлжиж эхлэх байгаа шүү дээ. Тэгээд ингээд оронд нь орохын үед тайван гоё болцсныхан дараа гэр бүлийнхаа өнөц зүйлсийг яриад тэг энэ нь ингэж илэрдэг юм аа гэдэг ингээд тэгээ өөрөөрөө үлгэрлээд ярьчихлаа 2 настаас их ойлгохгүй. Тэгсэн чинь намайг тэг буцаагаад байж нэг өдөр уралсан чинь та манайх уралдгүй штэ ээж үгээ ашиглаа 4 настай хөвгд намайг одоо ерөөсөө л тэгээд одоо бас ингээд тарих судлаад ирэхээр хөл юм бүр ингээд тархийг бид нар яаж өөрчилж яаж тий болгож болно нэгсэндээ тэр хүүхдүүдэд бид нар тэр замыг л нэгээл өгчүүл нэгсэндээ болгоод бишэлж байгаа яг л тэг манай гэр бүл ийм илдэг харилцаатай шүү дээ гэдэг үг хүртэл хүүхдэд нэг ийм замыг тэг тархинд нэг ийм замыг л шин нейроны холбоосыг эхлүүлж байгаа байхгүй. Тэгээд ирэхээр тэр хүүхэд тэрийг дахин хийлээл дахин тэр жанжин шугамаа аав нь чи жинжтэй гэр бүлийн хүрээнд сануулаад өөрсдөө ч гэсэн тэр үлгэрлэлийг хийгээл байхад тэр хүүхд тэр зам тодоос тодол тэр замаар шийдвэр гаргадаг болно. Гэтэл бидний ихэнх тохиолдолд нөгөө одоо хуучин тэ буруу уламжлалт гэдэг ч юм уу тэ одоо магадгүй энэ юмыг л ингээл тэ уурлахаараа хашгирдаг, уурлахаараа загиндаг, уурлахаараа одоо биеиндээ муухай үг хэлдэг ч юм уу ингээд тогтцсон хэв маяг л өөрөө байгаадаа бол тэрэл дахиад суу гэдэг маань. Яг л тэр зам илүү тод байна. Тэгээ ингээд бидний насан дээр ирсэн ч гэсэн яаж ч чадахгүй. Хуучин хэв маягаараа л явах гэж үзэх нь шүү дээ. Гэхдээ тэргүү автоматар тэр үйлдэлүүдийг хийдэг, шийдвэрүүдийг тэр үйлдэлээр гаргадаг болно. Тийм. Үнэхээр сонирхолтой хурдан хөгждөг юм бэл. Маш хурдан. Та хоёр маань бол ингээд айгүй агсан төвшөнд ингээд сонсогч л та одоо ингээд энэний чинь даван туулаад одоо болмог хөгжин ярьж байгаа шиг эцэг их болохын тулд эхлээд эн чинь ингээд айгүй олон юмны учир болно шүү дээ. Одоо илдэг харьцаж байгаа ёстой аав ээж нь гээд хэлж байгаа мөчөд аав ээж нь илдэг харьцдаг. Тэр нь ингээд бат ер нь суудсан гэр бүл тэгж хэлэх гээд байна те. Тэгэхгүй ингээд илдэг харьцдаггүй байж худлаа хариул хүүхд тэнийг биш юм чинь мэдэн те. Тэр хүртэл одоо түрүүний хэлж байгаа нөө сэтгэл хөдлөлийг
тасгалжуулдаг эцэг их гээд айгүй гоё нэг үг сонсогдсон шүү дээ тий. Тэгэхээр Болормоо коучээс асуумаар байна л да. Энэ сэтгэл хөдлөлийг тасгалжуулдаг одоо та хоёр шиг маань ярьж байгаа шиг энэ эцэг их байхын тулд одоо бүр ингээд одоо хүүхдтэйг очих болохоо болцсон, ойлголцоо болцсон, хүүхдээсээ болоод хань ижилтэйгээ эргээд хэрэлддэг зөндөө олон асуудал нийгэмд байгаа шүү дээ тий. Тэгвэл сэтгэл хөдлөлөө тасгалжуулдаг эцэг их байхын одоо эхний алхмыг та юу гэж харж байна? Эхний алхам өөрөөсөө эхлэх. Ихэнхдээ хүмүүс ингэдэг над дээр ингээд хүүхдээ авчрангуудаа миний хүүхдийг засаад өг. Миний хүүхд би чамд хүүхдэд даатах гэсэн гэдэг ч юм уу тий. Тэгээд эсвэл нөгөө хүүхдэн дургу аахт нь цаг аваад өчтдөг ч юм уу тэгдэг аахгүй. Тэгтэл ээж юусоо ямар ч өөрчлөгдөх сонирхолгүй. Хүүхдэд л буруу байгаа гэдэг тий. Тэгээ хүүхдээ өөрчлөхгүй байдаг. Энд бол юусоо ямар ч өөрчлөлт гарахгүй. Хүүхэд улам илүү дотгошоо хаагддаг. Тэгээ эцэг их өөрөөсөө эхлэх үед 1% өөрчлөлт гаргах үед та гэж өгөлдөг байсан бол гэснээр жоохон зогсол тэгээл амьсгалаа гаргаал тэгээ өөр өөрөөрөө ороод алхаж малхаал өөртөө тусалчаал эргэж ирээл хэлэх гэж байгаа өгөө давчхан хэлэх үед шал ондоо нөлөөлөлтэй байгаа. Өглөөл дургууваа одоо ингэж ааш хүүхэд дургуй байгаа. Уурлаад байгааг нь анзаарахгүй ингээд арайд байгаа чинь тэр эцэг их өөрөө дотроо би уурлахтаа ямар юу болдог вэ? Би гонигтаа ямар байдаг вэ? Өөрийнхөө сэтгэл хөдлөл зүрх сэтгэлээсээ таслагдсан байгаа. Тэ? Тэгэхээр бид нар хэрвээ эцэг эхийн хувьд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг зүрхийг нэгээд ойлгочих юм бол хүүхэд гэлтгүү хань ижилтэй ямар гоё харилцаатай болох вэ? Ажлын харилцаа гоё болно тэ. Тэгэхээр би эхлэлийг өөрөөсөө эхлээсэй гэж хэлнэ. Тэгэхдээ шийдвэрлэл байдаг хүнд. Би шийдвэр гаргах юм байна. Энэ байдлаараа явах юм бол угаасаа ингээд зовлонтой юм байна. Би энэ зовлонтой замыг сонгоод байнга л ингээл нэг 3 жил одоо юу гэдгийг жил тутам нэг ийм асуудалд ороогддог те ингээл байж идэг байх юм уу? Эсвэл би зогсоод би өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах сурыг надаас эхлэх юм байна гэд өөртөөгөө нүх тулах юм уу? Тэхийн тул жоохон цаг хугацаа өөртөө гаргана те. Их заваа одоо манайхан юм завгууд донтцсон маш те. Тэгээ завгуугаа нэг өөрийнхөө ийм гоё амжилттай гэж бодсон. Одоо би нэг 10 жилийн өмнө 7-8 жилийн өмнө алтан сар дээр очиж хичээл зааж исэн. Баггүй алтан сарын дөнгөж тий 10 жилийн өмнө тий. Тэгсэн чинь өөрөө ийм заадаг хэрнээ завгуудаа донтцсон. Ийм тий. Тэгээ би одоо эргэж бодоод өнөөдөр зочноор өрөөд тий уучлалт гуйж байгаа шүү. Өөрөөсөө эхэллээ тий. Тэгэхэд үнэхээр бүх юм өөрчлөгддөг. Гэр бүлийн харилцаа, аав ээжийн харилцаа хүртэл өөрчлөгдөж байгаа. Тэр шийдвэрлэл байд юм байлаа. Одоо жишээлбэл мэдээж бид нар ингээд айгу сая хэлж ин л та айгу та нарын хувьд ингээд амар байх шүү байна тий. Гэтэл одоо ингээд сонсоо сууж байгаа эцэг эхчүүдийн хувьд тийм амар биш шүү дээ гэд. Гэтэл үгүй шүү. Би одоо гэдгийг бас хэлмээр байна. Яг тэгэхээр би өөрөө яг л одоо тийм л ээж байсан. Хүүхдээ загиндаг. Тэр тусмаа одоо том охин дээрээ бол их л зөндөө алдаа гаргасан. Одоо нөгөө хүүхд маань хөрхий заримдаа охиноо өмнө. Тэгээ нөгөө тийшээ тэгэл нөгөө өөрөө ч залуухан тий юугаач мэдэхгүй тэгэл яг л нөгөө хэв маяга одоо яаж чуламжлагдаж ирсэн өөрөөс загнуулаад ирсэн гэрээ зэвэрлэрээ ингээрээ тэгээрээ гэл үглээл. Тэгэл хүүхдээ тэгэл өсгсөн бас алдаа оноод ээж энийг байхгүй. Тэгээ энийг ингэж ойлгож тодорхой хэмжээнд өөрчлөлтийг гарч байгааг анзаарах тусам тий амттай байдаг тий. Гэхдээ одоо ч гэсэн бид рүү хэлсэн бид нар хүн юм байна тий сэтгэл хөдлөлт автна. Тэгтээ тэр хүн чинь өөрөө бидний дотор одоо биеинд болж байгаа процесс байхгүй. Тэгэхээр энд бид нар сэтгэл хөдлөлт автаад заримдаа стресс нь уурлна тий бухимдна. Энэ зүйлийн дараа яах вэ гэхээр тодорхой хэмжээнд бид нар яг энэ зүйл дээрээ илүү санамсартай, анзаарахтай болоод эхлэх юм бол ядаж уучлахгүй нараас нь тий унтахаас нь өмнө уучлахгүй өөрийнхөө буруу хэлнэ тий. Тэгэхээр энэ өөрөөл амьдрал шүү дээ тий ингээд нэг юм эргэлдээ явж байгаа. Тэгэхээр бид нар ингээд нэг юм энийг ойлгочлоо хэрэгжүүлчлээ гэдэг юм төгс хүн болчиход байгаа юм ерөөсөө байхгүй шүү. Гэдгийг бүр онцолж хэлмээр. Яа тэгэхээр яг нэг үзээд сууж байгаа хүн одоо нэг зарим хүмж бараг намаа ингээд ууралдгүй бах уу тий зүрхсэтгэлийн боловсрол ярьдаггүй юм чинь аштай хүн байна тий ууралдгүй үстэй гэд бараг намайг уурлахад заримдаа гайхчих чинь тий тэр ийм зүйл юусоо байхгүй шүү дээ тий тэр тусмаа бид нар энэ сэтгэл хөдлөл гэдэг одоо тий гэтээ бид нарыг зохицуулах гэж хичээн тий анзаарахтай байна тий сүүлийн үед бас хамгийн одоо
бас үйлчилж байгаа гэдэг юм уу те илүү юм бодтоор зүйлж байгаа. Бид нар илүү mindful буюу те анзаарахтай. Анзаараад за тэгээ бүхэл юмдаа одоо энд сууж байгаа да. Энд яриа сууж байхдаа тэнд дараагийн ажлаа ботцсон биш те. Эсвэл өнгөрсөн өглөөнийхөө асуудалтайгаа зууралдсан биш те. Яг л бид нар одоо цагтаа ингээд төвлөрөөд бас байж чадвал наад заах нь л бид нар хүүхэд маань те тэнд уйлаад эсвэл нөө янз бүр болж яхад бид нар нөгөө өмнөөс нь хашгираал те буцаад загнах биш юу лээ те. Ядаж нөгөө рүү ороо тавьшаад эсвэл нэг жоохон гүнзгий хамсгалаа сайхан те ингээд таашраа. Тэгээ эсвэл одоо юу гэдэг ингээд өөртөө таарсан тодорхой хэмжээний тийм тайвшруулах аргуудыг хэрэгжилж хагаад 5 үг хэлэх байсан бол 2 үг хэлдэг ч юм уу те. Ингээд бид нэр ажиллаж өгч чадхал юм бол тэр өөрөө дэвшил, тэр өөрөө өссөн хөгжил аахгүй. Тэрээс биш ийм одоо нэг хэмэр төгсөн. Бүр уйлтаад байна. Сэтгэл хөдлөл одоо ингээд мэдрэмжгүй төс төгөлдөр болчихно гэж айдаг. Тэгээ өчтөр Батэрднах ярьжсэн шүү дээ. Би ингээд сонин ууралцсан. Тэгээ энэ ер нь хөтөлбөртөө яваад одоо манай хөтөлбөрийн хөтөж байхгүй тий. Хөтөлбөртөө яваад уур хүрдэг болчих, уураа илэрхийлдэг болчих юм. Тэгээ энд мэдрэгдээд байна. Тэг би алдаа гаргачлаа гэд ярьж байгаа байхгүй. Эсвэл ерөөсөө ууралдаггүй хүн тий. Сайн байж тээ. Юу таны хэл хязгаарыг зөрчөөд, үнэт зүйлс чинь зөрчөөд байна. Анзаараад байна. Тэгээд тэрч байтугай бүр дараагийн дэвшил нь уурлах үед миний дотор ямар реакц үүсдэг вэ гэдгийг анзаараад байна. Ваа, мундаг байна тий. Тэгээд сүүлд нь тэгсэн гэж байгаа байхгүй. За, энэ байдлаараа бид нар багийн ажиллаа хийгээд ингээд цаашаа өөр одоо илтгэл тавих юм бол энэ нурах учраас би өөрийгөө удирдлаа. Буцаад нөгөө хүнтэйгээ эвлэрэл хийчихгээд тухайн мөчөд өөрийгөө зохицуулаад ороод ирж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр ерөн сэтгэл хөдлөлөө удирдна гэдэг бол анзааргал байна. Тэгээд ер нь бол дээрэс нь одоо сая хэлж байгаа бид нэг уурлаад штэ гэх тий тэрийг муу зүйл гэж бодоод байгаа байхгүй тий. Гэтэл яг ийм бас одоо ингээд би зөвөр өөрийнхөө жишээ ингээд ботхоор би айгу сүүлийн хэдэн жилээр яг амьдрсан шиг амьдарч байгаа гэдгээ бас мэдэрч байгаа. Амьдрал нөгөө хэл хязгаараа тогтоож те би юу хүсдэг юм би юу сонгомоор байгаа те би яг хийн те миний хувь хүнч гэсэн бас нэг юм тодорхой гүн шүү дээ те гэтэл би ерөөсөө өөрийнхөө амьдраагүй юм шиг нэг басна дандаа л нэг юм хин нэгэнд таатай байх гэж хин нэгэнд ятаахан те одоо мэдрэмж төрүүлэх гэж те өөрийнхөө дандаа ингэж юм шийтгэж айгу өөртөө хайргүй л амьдэрсэн юм байлээ. Тэгэл за яг хөө тийм энэ дэ болохгүй байгаа бол би ингэж чимээгүй л бай. Би ингээл өнгөрөөчий гэх те. Гэтэ энэ өөрөө нэг юм бусдыг бодоод байгаа эмпати сэтгэл бас биш. Эмпати гэдэг маань арай өөр зүйл те. Гэтэл хүмүүс дэрийг айгу хийм би айгу бусдыг боддог. Би айгу сайн гэж юм сайн хүн шиг байх гэж хичээдэг. Гэтэл эргээд тэр хүн өөрийгөө асар их шийтгэж асар их юм сэтгэл дотроо ийм бугалцсан хорсолт ийцэн явдаг. Энэ өөрөө ерөөс амьдрал биш ингээд. Тэгээ бараг 40 насны босгон дээр ингэж ойлгоод байгаа юм би. Тэ. Үнэхээр харамсалтай байгаа байхгүй. Гэтэл түүнийг ингээд баг наснаас нь хүүхдүүдэд ойлгуулад хумсгалтайгаар тэрийг мэдрүүлээд явах юм бол ямар гоё вэ гэж боддог. Хүүхэд үнэхээр хурдан хөгжтэй юм байлээ. Хэл ярианы хувьд ч дээр сэргэг байдал хөөв чи 3 настай хэрнээ ийм үг ашиглаад тэгээд ингэж бүр ингээд 2 алхмын цаан сэтгцэн намайг ингээд удирдсан идэр явж байгаа байхгүй тий. Тэгсэн чинь манай 4 настай охин бэгэл ингээд нөгөө талхны бэглээ шарах гад. Тэгээд 4 дээр ихэнхдээ шардаг байхгүй юу. Тэгсэн чинь за би сургуулиас оцрохж байгаа юм чи 2 дээр шарлаа. Гээд тий. Тэнгүүдээ цаг хугацаагаа ингээд тоолонгуудаа хожигдож байгаа цаг хугацаагаа 4 наснаа мэдээд тэг өөрийгөө удирдаад тэгтээ би тэгэж их одоо би ялгаа авахгүй тэг маш их ачаалттай ажилдаг тэг дандаа байнга цаг зарцуулж чаддаггүй. Гэтэ зарцуулахдаа чанартай байхад хүүхэд үнэхээр хөгждөг юм л. Тэгэхээр нөгөө подкастын маань онцлог ас өгдөг те нөгөө подкастын дундуураа жоох юм одоо ухаарлч ерөөсөө 20% юм а гэд коуч маань хэлдэг те. Мэдрэмж буюу мэдрэх нь 80% юм а гэж хэлдэг штэ. Нөгөө подкастныхаа дундуураас нэг хөрхөн мэдрүүлэх дасгалууд хоёлоо өгдөө штэ. Тэр дасгалаа одоо саяны яг яриад өнгөрсөн нөхцөл байдал үүслээ. За одоо юу гэдэг хүүхд урлууллаа. Бүр ингэ төвчгийн аргагүй нэг юм зөрүүл нэг нөхцөл байдал үүсдэн штэ. За насан турш талаас нь эхлээд танаас асуучих те.
За ингээд нөгөө ямар ч байсан анзаарахтай байх юм байна. За би анзаарлаа. За солонгоо минь чи болохоо ойллоо шүү. Хамаг юм чи ингээд яг ингээд эннийхээ араас чи сэтгэл хөдлөлөө удирдах чадхаа болоод хүүхдтэй муухай хүлдэг, цогцдог ч юм уу те. Тэгдэг шүү гэд анзаарлаа. За тэгээд нэг орон зай олгох юм байна түрүүний ярианаас те. За байж байгаарай. За тэр байж байгаа мөчтөө одоо тэгвэл би яг тийм нөхцөл байдлаас өөрийгөө яаж ингэж буулгаж тайшруулах уу? Одоо түрүүн алтан сар зочин маань хэлсэн шүү дээ нөө амьсгалаа аваач гэдэг юм уу. Тэрийг яг подкаст сонсож байгаа хүмүүстэйгээс хамт хийгээд подкастныхаа дараа нэг ч гэсэн гоё аргатай болчих гэвэл та хамтдаа хийх нэг тасгал. За тэгвэл таригч нь өөрөө өнгөрсөн одоо ирээдүйг ялгадгүй учраас магадгүй ингээд яг одоо үзэж байгаа бол тий сүүлд нэг юм хүүхдээ өнцгөө зан гаргаад гаргая гэж бодохгүй байсан зангаа гаргаад уурлаад бухимдаа тий тэрийг ингээд хийгээд дотроо яах гэж ингэвэ гэж бодоо явж байгаа. Тийм дурсамж байна. Магадгүй ингээд надтай хамт нүдэн анаад тийм дурсамж байвал өөр бодоол үз. Бодохын төдийд бидээр реакц үүсэж байгаа. Нүүр, эрүү, нүд, хоолой, цээж, гар хөлөнд ямар реакц үүсэж байна? Сониучрахад анзаараад үз. Одоо магадгүй хөлөө газар руу ингэж жигээд хөлөө жигээд уур бухимдал энэ хавийн идэвхжил мөн үү? Газар дуулга хөлөө газар руу жигээд чихэр нэг юм булчин чангарна да. Тэр булчин чангарлыг анзаараад тэгээд суллаарай. За. Суларсны дараа юу вэ? Хамт агаад үз. Магадгүй араас нь тий нүдээ хамраараа гүнзгий амьсгалаад утаанаар гаргаад төгсгөлд нь амьсгалаа орхиод одоо зөнгөөр нь амьсгалаа орхиод хамт агаад үз. Суудал руугаа арай гүнзгий сууж гин үү. За тэгээд зөөл нүдэ нэгээд магадгүй ингээ орчноо тойруулаад хараад үз. Арай тод. Арай удаашрсан санагдаж байна уу? Тэ? Тэгэхээр бид нэр гал гарсан мөчөд өөрийгөө удирдах үнээр хэцүү. Ихэнх үедээ гал гарахаас өмнө өглөөдөө нэг юм зүйлийг хийчихэд байвал тархинд чинь нөгөө түрүүний хэлсэн нейроны холбоос үсэж байгаа юм замнал тий. Тэгээд тэрийг хэрвээ өдөр болгон 2-1-30 секунд орж штэ 30 секундэд ингээд тавтаад байх юм бол тэр нейроны холбоос зузаан болчихж байгаа. Чадвартай болчихж байгаа. Тэгээд тэнд хүүхэд чарлах үед өөрөө мэдхгүй автоматар энийгээ хийгээд тэгээ аль хэдийн орон зай үүссэн. Энэ орон зай үүсэх үед энэ executive те дээд тарих ажиллаж байгаа байхгүй те. Нөгөө энэ сэтгэл хөдлөлийн тарих чинь ингэж аваад гэх биш те. Дээд тарих шийдвэр гаргадаг тэр оюун ухаан тарих чинь ажиллаад тухайн мөчүүд яаж хүүхдэд тайвшруулахаа гэдгийг мэдтэн те. Тийм байна. Тэгэхээр саяны дасгалыг нэг хоромхон зур хийгээд үцгэд нөгөө эхлээд бодсон штэ хүүхдээ гомдоогоод эвгүйстэл төрүүлснэ. Ботсон чинь ингээд нөгөө цээжин дотор ингээд зангираад хоолоороо ингээд зангираал өөрийгөө ингээд айгуу зүхэх гэх юм уу жигших мэдрэмж надад төрж байхгүй яг сүүлтний болсон процесс одоо тэгээд яг дасгалаа хийгээд гэсэн чинь амьсгал сулраад энд нэг арай нэг энд байсан юм гайг болчихж байгаа юм шиг мэдрэмж төрлөө. Тийм яг үнэ. Магадгүй үүн дээр нэмээд би бас орхитуулсан байж болно те. Өөрлөгөө нэг юм зөөлөн хараад өөрлөгөө зөөлөн ингээд хараа гэхлээр болд юм уу гэдэг тэгэхээр болдог те ингээд нүдэн анж байгаа зөөлөн хараад хүний л амьдрал штэ тий хаяа олдож ондог штэ гэд өөрийгөө уучлчвал дараа нь хүүхдээ эвлэрэл хийх амархан. Ер нь өөртөө хатуу ингээд тахаар чинь тэгэл хүүхдээ ингээд хатгаад байгаа. Тэгээ ер нь бас бид нар нэг юм шиг хэлээ л дээ. Өөрсдөө яг уучлалтгүй гэдэг чинь баггүй. Буруугаа хүлээж хүүхдээсээ уучлахгүй чинь яг үнэндээ нэг өөрийгөө л уучлахгүй байгаа гин тий нэг хэлбэр юм байлээ. Өөрөө буруутай хэрнээ. Тэгээд тэрийг энэ зөв гэж одоо байтгүүлэх гэж те нэгсэндээ итгэл үнэмшил үйлдэл хоёр зөрөөд эхлэхээр хүнд яг тэр одоо тавгүй мэдрэмж төрдөг. Тэгэхээр хүн нэг үйлдэлээ зөвтгөхийн тулд
дахиад ихтгэл үнэмшлээ эвдэж эхэлдэг юм байна. Тэгэхээр бид нар нөгөө ихтгэл үнэмшил маань тэгвэл юу юм? Хүүхдээ зодох байсан юм уу? Загнах байсан юм уу те? Бид нар ихтгэл үнэмшил маань хүүхдээ хайрлаж сайн сайхан те хүн болгож өсгөх шүү дээ. Гэтэл бид нарын үйлдэл эргээд тэрнийхээ эсрэг зүйлийг хийчээд тэгээд бид нар эргээд ихтгэл үйлдэлийнхээ төлөө ихтгэл үнэмшлийг өөрчлөх хэрэг гарч тэр тусам тэгээд тэрийгээ энэ буруу юм хийсэн юм чи энэ угаасаа ингэсэн юм чи би ингэхээс өөр аргагүй ч гэдэг ч юм уу те. Энээс болоод энэ одоо асар олон тийм нөгөө зөрчлүүд гарна. Тэгэхээр аль болох бид нар нөгөө өөрийгөө тэр уулзлах гэдэг талаасаа тэгээд яг уу бас нэг юу яг сая тэр дасгалаа хийж байгаа. Ер нь би одоо mindfulness хийдэг л те. Тэгээд тэгэхээр нэг юм биендээ нэг юм зангуу анкор гэдэг те зангуу мэдрэх гэдэг. Тэгээ нэг хаа нэгтээ өөрийнхөө биеийн тийм зангууг олоод байршуулчихдаг юм байлээ. Тэгээд тэрийгээ ингээд би одоо жишээлбэл энэ бүхний яг энэ хэсэг дээрээ л зангуугаа байршуулсан байдаг. Тэгээд ямар нэгэн одоо ингээд сэтгэл хөдлөлт автаж те ингээд догдлсон, баярсан, уурсан, найсан те сэтгэл хөдлөлт автаж илүү би нөгөө тархиа зангуун дээрээ авчирч ингэж байршуулад ингээд мэдрэхэд тэр газраа мэдрэх үед илүү өөр дээрээ ирж уудаг гэдэг юм уу. Тэр нөгөө богино хугацаанд сая хийж байгаа дасгалыг ингээд шууд тэр болгондөө санаад хийх чадахгүй ч гэсэн ядаж тэр нөгөө зангуун дээрээ ирээд байвал хийж байгаа үйлдэл маань арай жоохон ухамсарлуу артж эхэлнэ. Тэгээ ерөөсөө хүн нэг юм сэтгэл хөдлөлийн төлөвөөс нөгөө сэтгэл хөдлөлийн төлөв рүү ороход 6 секунд л ерөөсөө галтаа байдаг. Гэтэл тэр 6 секунд тэгэл даваал те зангуун дээрээ очиод нэг үнзий сайхан амьсгалаа аваад очиж ирнэ. Аль болох mindful, аль болох одоо өөр дээрээ очиж те өөр дээрээ оюун ухаан дээрээ очиж байна л гэдгийг хичээл. Миний бас нэг өөртөө хийдэг зүйл бол би тэмдэглэл хөтлөдөг. Маш гоё. Тэмдэглэл хөтлөх одоо ингээд болохгүй зүйл маш их шүү дээ. Хүн хүнд асуудал дуусахгүй асуудал янз бүрийн ингээл зүйл. Тэгээд тэмдэглэл хөтлөөд илүү тэрэн дээр төвлөрөө ингээ бичээ гаргаад хэрнийг би хүртэл тэр сэтгэл хөдлөл бүх одоо асуудал юмудаа өөрөөс нь гаргачихж байгаа нэг хэл байна. Хоёрдугаар хүн ер нь энэ олон бодлын энэ урсгалттай ингээд ерөөсө зэгцэрч өгдөггүй. Тэгээд тэр олон стресстэй гэрээ ажлынхаа стрессийг ч гэртээ авчраал те. Эсвэл тэнд ч байгаа бүх юм ингээд өмнөх болсон зүйлийг ч гэсэн тэг хүүхдүүдээрээ авчраал гэх ингээд дахаар энэ өөрөө асуудлуудыг үүсгээд байгаа гэж боддог. Тийм болохоор илүү гаргаад зэгцлээд бодоод ингээд бичиж үцхээр бичсэн зүйл маш одоо зэгцтэй мэдээллийг өгдөг. Ерөөсөндөө асуудал нь хиндэ байгаад байгаа юм те. Юундаа байгаад байгаа юм те. Ингүүл яах юм, тэгвэл яах юм гэдгийг бодох тэр бас боломжийг өгдөг. Тэгэхээр бас ээжүүдтэй бас үзээ сууж байгаа хүмүүстэй бас нэг бичээд үзээрэй те. Заавал гэх юм бол бас нэг юм харагдах байхаа. Тэгэхээр заавал нөгөө одоо насанд хүрэгч томчууд гэхгүйгээр одоо манай дүүнер тэгээ насны хүүхдүүд бас өөрсдөө саний дасгалыг хийгээд аюух тэмдэглэл бас хөтэлдэг болсон мөлий хүүхдүүдээ гой дэвтэр аваад тэгдэг болсон мөлий шүү дээ. Тэгэхээр ялцчихгүй маш чухал санаануудыг өгсөнд баярлалаа. Тэгээ сайн нөгөө өөр дээр очих гэд хэлж штэ. Жинхэнэ яг өөрийнхөө мөн чанарыг буцааж олж авах дээр бас нэлээд их чиглүүлдэг штэ тийм ээ. Тэгэхээр саний харин дээр тань дээр нэмж хэлэх зүйл байна уу? Яг тэр өөр дээр очих гэдэг. Тийм. Өөр дээр очих яа бид нэр энерги нөгөө доод хурд юм да тий хэрзэн дээр их төвлөрүүлдэг суудлын доор хөл суудлын доор гэд учир нь нөгөө уур бухимдал стресс чинь энэ хаваар өөрнөд байгаа хэрэг тий өндөр итвчл энэгээр байж байдаг харин жоохон газардуулаад буугаал эсвэл ингээ хэрзэнгаа чангалаа суллаад тэгэл нэг хөлөө газарлуу жигээ суллаал ингэх үед амьсгал ороод ирж ер нь амьсгал орж ирхэлж байгаа байхгүй тий амьсгалаа бид нэг бол төгччдэг тэгээ сэтгэл хөдлөлөө төгччдэг эсвэл амьсгал нь ийм байдалтай байдаг тий тэгэхээр амьсгал сэтгэл хөдлөл хоёр чинь майнд хоёр чинь амьсгал оюун ухаан тий оюун ухаан сэтгэл хоёр чинь хэрэв оюун ухааныг лаа гэж үзэх юм бол амьсгал нь салхима гэсэн буддын нэг ламын хэлсэн үг гэдэг тийм тэгэхээр тэр лаа хэрэг хөдөлгөөнтэй байх уу гэдэг нь таны амьсгал ямар байв гэдэгтэй та гэх ингээл яваад байдгүй эсвэл арай гүн арай ууж байдгүй арай орон зайтай байдгүй тий mindfulness саматаг аль аль нэгээд нэр нь өөр болооч бүгд л хослоо тий тасалж जैन тий
одоо зүрх сэтгэлийн боловсролыг эзэмшсэн одоо багасаа эзэмшээд явж байгаа хүүхдүүд маань ер нь яг ирээдүйд ямар хүн болж төлөвшдгийг тий тэгээд одоо энэ ирээдүйд болоод байгаа одоо ямар асуудлуудыг одоо буурахад бас энэ зүрх сэтгэлийн боловсролтой хүүхдүүдийн маань хүмүүжил төлөвшөл нөлөөлөх бол ер нь зүрх сэтгэлийн боловсролтой тий одоо IQ чадамж өндөртэй хүн дэлхий дээр юу лээ нэг тэрбум хүрэхэд энэ дэлхийд нэг тайван тогтноо гэж нэг бас үг уншиж ирсэн. Тэгээ ер нь бид нар өнөөдрийн стресстэй нийгэмд тий хүн болгоом л өөрийнхөө асуудал болгоныг л бусд руу нэлзаасан тий өөрийнхөө хариуцлага гэж үздэггүй ёс суртахаас зөв болоод ёс суртахууны хувьд одоо хим хэмжээнд алдагдсан тий энэ олон одоо асуудлуудын ер нь цаана бид нар хүүхдтэй зүрх сэтгэлийн боловсролыг л арай бага болгоод байна уу да өгч чадахгүй байна уу да л гэдэг зүйл байна. Тэгээ яг хуу зүгээр бодит жишээнүүд бид нар одоо баг 10-аад жил болж байна л да манай цэцэрлэг. Тэгээд цэцэрлэг анх нэгтэл энэ зүрх сэтгэлийн боловсролыг зааж эхлүүлсэн. Тэгээд хүүхдүүд бүр ингэдэг 3-4 настай хүүхдүүд уурхан миний гидсэн дотор орчоод ингээд дотроос ингээд маажаад байна гэж ярьдаг тий. Тэгээд ээжигээ ингээд гониглаа сууж яхад ээжээ таны би гонгийг үргээгээд хайрын саксыг чинь дүүргээд үгүй гэж ярьдаг нөө. Яг манай хичээл дээр л үздэг өнгөлгөрүүд дээрээ өнгөлгөрөө хэллэг сториг ороо ярьж байгаа. Гэхдээ энд юу анзаарэгдэж юм гэхээр нэгдүгээр хүүхэд илэрхийл тэрийг мэдэрч хэлж юм. Хоёрдугаар тэрийг илэрхийлж хэлж юм. Үлгэрээр ч гэсэн хамаагүй тий. Тэгэхээр нөгөө уурлаад хашгираад газар тийчлэхийн оронд гидсэн дотор уурхан орчоод намайг захтнуулаад байна дотроос маажаад байна гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр дотроос маажна гэдэг чинь хүн уурлсан үед нэг юм irritated азуулсан гэсэн мэдрэмж төрдөг шүү дээ. Тэрийг тэр хүүхэд мэдэрч чадчихна гэсэн байхгүй. Тэгэхээр асар багаасаа энэ зүйлийг мэдрээд илэрхийлээд тэгээд уур нь хүрээ одоо бүр хөрхэн гэдэг шүү. Уур хүрээтэй нэг ус уучи. Тий танай наам дээр би нөтний чиний танай намайг авч яг уурхны тухай тий үсэж байгаа байхгүй. Тэгэл ус уучи гэдэг ч юм хөөрхөн юм уу. Тэгээ яг амар юм одоо тэр хүүхдүүдийн тэр одоо бид нартай харьцуулахад тэр айхтар ууцаарч гэж юу. Гэхдээ л тиймэрхүү байдлаар энэ зүйл явж ийн гэдэг маань яаж юм хэр тэр тархинд бид нар тэр пад буюу тэр одоо нейроны замыг л багаас нь үүсгээд байна. Тэгэхээр уурлаад хашгирдаг үйлдэлийг одоо тэгээ өгшүүлээд ч юм уу эсвэл дасгалжуулахгүйгээр ингээ орхиол тэ хаячих юм бол тийм л байдлаар 30-40 наснда ийм л байна. Гэтэл уурлахаараа ус уучдаг ч юм уу уурлахаараа би илэрхийлждэг ч юм уу тэ тэр байдлыг нь дэмжиж өгөө сургаад байна гэдэг маань өөрөө эргээ тэр одоо нейроны тархины нейронуудыг бид нар илүү тод томруу тэгээ хүүхэд маань ямар нэгэн одоо бодоод зовоод те энийг нэг хийх ёстой гэхгүйгээр өөрийн мэдлгүй те автоматар тэр үйлдэлийг хэсэг секундын дотор те тэр 6 секунд ч хүлээхгүйгээр хийдэг те өөрийгөө бүр ингээд хийдэг болчтой. Одоо бид нөгөө өглөөс шүдээ угаадаг гэдэг шиг те би бүр ингэж нөгөө ярьдаг 2-ыг хүрчин 2 тэнцүү 4 гэх хүүхдүүд цээжлүүлдэг. Тэрэн шиг л одоо бид нар хүүхдүүдэд математикийн тэр хүртийг цээжлүүлдэг шиг яа тэгвэл энэ өөр төрөө ажиллах, өөрийгөө анзаарах тэр боломжуудыг бид нар бүр ингээд тархинд нь суулгаж өгөөд автоматар болгож болтгүй юм байна. Тэгэхээр тийм зүйлийг хийдэг болно. Тэгэхээр та төсөөлөд үцгүй юу те бас ингээд ийм болоод ирвэл нэрээ яах бол те баг үнэхээр л бидний хүсэж байгаа тэр бүхэн одоо тэр нийгэм өөрөө цогцлоо. Тийм хүмүүсийг бид нар бэлтнэ л гэсэн үг. Тэгэхээр тийм одоо сайн сайхан зүйл болох юм аа л гэж одоо итгэж найдаж бас үр дүнгээ ч гэсэн харж байгаа одоо хараад эхнээс нь хараад бас ингээд явж байна. Манай гэр бүл ч гэсэндээ алтан сорын ном байдаг. Тэгээд монгол хэл манай хоёр муу ойлгохгүй. Гэхдээ алтан сорын номыг бол заавал уншина. Орон нэрээ сонирхуулаад англи дээр бүх хөтөлбөр маань гарч байгаа. Бид нар бас олон улсын зах зээл рүү гарыг гэсэн юм бодлоо. Дээрээс нь Касел гэдэг нөгөө байгууллагын магадлал итгэмжлэлийг авах гад. Ер нь бас нэг тодорхой хэмжээний тийм ажлууд руу чиглээд явж байна. Вау. Тэгэхээр гоё танай хүүхдүүд унших боломжтой болох байхаа. Биш монгол хэлний сурагч галаас тий. Үнэхээр
маш хурдан өөрчлөлт гардаг юм билээ. Ээж нэг жоохон ингээл өгөхөд нэг их цаг зарцуулах албагүй. Тэгээд тийм их золон замыг сонгож явахаар хэм амархан зам байна штэ ээж авнараа гэж хэлчмээр байгаа байхгүй. Тэгээд нийтийн ухамсар сэтгэл хөдлөл өөрөө ухамсартаа шууд уялдана. Тийм ээ. Ухамсар дээшлэхийн тулд тэр нөгөө 400 ГГц-аас дээш хайр, нэн сэтгэл, нэгдмэл байдал, талархал гэх тэр дээд сэтгэл хөдлөлөө идэвхжүүлэх жинхэнэ хүний мөн чанар энэ штэ. Тэгэхээр чи нөгөө ухамсарн дээшлээд байгаа. Дэвид Хокинсийн ухамсарын map байдаг штэ, зураглал байдаг. Тэр ухамсар дээшлээд олон хүний ухамсар дээшлэхэд тэр нийгэм өөрөө дэлгэр цаг ярддаг. Нийгмийн тэр дэлгэр цаг чинь ганцхан одоо юу гэдгийг технологидоо, мөнгөндөө, хөрөнгө оруулалт эдийн засгтаа биш байгаа байхгүй тий. Дээрээс нь хүний ёс зүйтэй байдал зүрхнээс ундардаг. Ёс зүй зүрхнээс ундардаг. Тийм. Учир нь би ямар нэгэн өвтгөх зүйлийг магадгүй алтан сурт ингээ хийх юм бол миний зүрх өвддөг гэдгийг би мэддэг. Буюу өвдөлтөө мэддэг. Мэдэмсэрэгтэй анзаардаг учраас би нэг хийхгүй. Ёс зүйгүй явуулж яач гэдэг байгаа чинь толгоноос доош мэдрэмж байхгүй. Зүрх хаалттай шүү дээ, тэ. Одоо муухай үг хэлэхэд, өвдөх зүйл хэлэхэд миний дотор юу ч үсдэггүй таг хатуу байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр алтан сур ингээд багаас нь тэ хүүхдүүдэд энэ сэтгэл хөдлөл, зүрх сэтгэлийн боловсролыг ингээд олгосноороо бүр ингээд цар хүрээгэндээ улсын сургуулиуд руу оруулаад ингээд үнэн төлбөргүй болгоод ингэснээрээ бид нэр үнэхээр ёс зүйтэй, тийм ээ. Өндөр сэтгэл зүйн боловсралтай тийм сайхан арт түмнийг би болгоход хувь нэмэр оруулж түүчилж штэ. Тэр үнэхээр их баярлалаа. Салбарын хүн учраас үнэхээр их сайн ойлгож байна. Яг юм үнэхээр нэр гэсэн бүр ингээд та хоёрын нэг үгийг ингээд энэ үгс үгийг ингээд асуугаад баймаар яг үнэндээ тэгэхээр цаг бас хязгаартай учраас ерөнхийдөө өндөрлөх чинь. Тэгээд түрүүн одоо бидний подкастыг бас нэлээд дийлэх нь бол ээж нар эмэгтэйчүүдээс их үзэж байгаа. Та түрүүний гоё үг хэлж ирсэн чинь ээж өөрөө дүүрэн байх юм бол тэр гэр бүл дүүрэн байдаг гэд энэ дээр бас нэг гоё маш их завгүй ажил амьдралтай бол заримдаа өөрийгөө орчноосоо салгаж агаад тусгаарлаж агаад тийм ээ завгүй амьдралынхаа хэв дарцаас гаргаж агаад өөртөөгөө нүүр тулаад уулзчвал маш хурдан өөрчлөгддөг хүн. Тэгэхээр цаг хугацаа хөрөнгө мөнгийг довчлох магадгүй ретритэд явах. Тийм ч би ретритийг хийгээд байна шүү дээ. Өөрийгөө тэр их ачаа өөрсөн завгүй байгаа тэр одоо би л дандаа бусдад өгдөг. Надад хэн ч өгдөггүйгээ хорсол тавьсан байгаа бол энэ удаа өөрийгөө сонгоод та ретритэд хүрээд ирээч. Тэгээ та дотроосоо дүүрч. Дүүрэхдээ бүр хайраар, нэн сэтгэлээр, баяр хөөрөөр балхаад ирэхлээр чинь гэрээ гэвэл гэргээ чинь гэрээ гэвэл нь тий. Тэгээ орж ирээд тэр хүүхдтэйгээ сайхан харилцсан амархан болчих байхгүй. Хизээ юм бэ. Явахын сар. 1 сарын 4-өөс 11-ний хооронд Натран аралд болно. Тийм. Гоё. Үнэхээр өөр дээрээ хүн чинь өрн тэгээд ямар нэгэн байдлаар одоо ингээл өөр дээрээ очих цаг хугацаа гэдэг чинь өөртөө цаг гаргах юм билээ шүү дээ. Өдөр тутамдаа ч гэсэн нэг 30 минутыг ч гэсэн өөр дээрээ гаргаад тэрний журналаа бичээд өөр дээрээ очин гэдэг чинь. Тэгэхээр бүтэн 7 хоног тэгээд яг л тэр амьсгалаад бүр өөр дээрээ ирээд ингээд анзаарч хараад дээрээс нь тэр олон гой мэдлэгийг аваад явна гэдэг бол гайхалтай. Бид бүр сэтгэл догтлоо. Өдөр тоолол за болж гинөө гэж хараг одооноос догтлоо да. Тэгээс гоё шинэ оноо тийм ирээдүйн 10 жилдээ тэр гоё байх тэр ирч хүч бүтээгч энерги тэр ретритээс бас цэнэглээд гарах маш гоё боломжтой. Тэгээд манай одоо зочны маань ярьсан саяны хөтөлбөрүүд болоод мэдээллүүдийг бас энэ YouTube-ийнхээ линкээр бас өгч чинь. Тэгээд ретритийн мэдээллийг бас авах холбооснуудыг тавьчих. Тэгэхээр та маань өөрсдөө бас нөхөөд линк руу нөрөө сайхан мэдээлэлүүд авч зөндөө гоё дэлгэрэнгүй мэдээлэл байгаа шүү дээ, тийм ээ. Үнэхээр энийг хэлчих юмсан гэд бодсон хэрнээ миний асуугаагүй магадгүй яг сая ярьж явах санаанд орсон ч юм уу тийм зүйл байвал зочноос эхлээд асуу те дүгнээд ингэдүүлээ подкастаа дуусгая. Монгол эмэгтэй чи үнэхээр бядтай те гэр бүлээ авч яваад 3 4 хүүхэд гаргаад хажуугаар нь бизнес эрхлээд тэгээ сураа тий баг нэг биш 2 бизнес эрхлээд байт юм шүү те. Тэгээ бүр ингээд үнэхээр бүтээж ин те одоо бүх өөрийнхөө энэ амьдралыг сайн сайхан болгохын тулд үнэхээр бис сэтгэлээ зориулж байна. Гэхдээ жоохон зогсоод анзаараад үзвэл жоохон завгүй болоо зогсолт хийгээл үзвэл нөгөө духгүйтай дотроос нөгөө дарцсан байгаа завгүй байдлаараа дарцсан байгаа мэдрэмжүүд гарч ирээл
Тэгэл нэг жоохон ганцаардал, гуниг, хинч намайг одоо би ингээ бүх хүнд амьдралаа зориулж яхад хинч надад өгдөггүй, зориулдаггүй гэж хорсол тэгээл тий. Ийм байдал үүсчдэг. Гэхдээ тэгээд эмэгтэй хүн өөрийгөө сонгоод дүүрчгэд тэр эрэгтэй эмэгтэй хүний хоорондын харилцаа ямар гоё болдог вэ? Учир нь эмэгтэй хүн нөгөө нөхрөөсөө нэхэж нуруунд дээр нь суучаад надад энийг өнгө гэж ингэж нэхээ болчихж байгаа байхгүй. Хүн ингэ юм нэхэд ахаар чинь уур нь хүрээд байдаг шээ. Тэр шиг бид нар өөрөө ингээд алфтай юм шиг их өгчөнгүүтэй надаа энийг өгсөнгүү гэдэг нэг юм хэл одоо ярихгүйгээр ингэ нэхэд байдаг тий. Тэр энерги чинь хүн мэдрэн штэ. Тэнгүүдээ тэр харилцааны хүтэн байдал ингээ үсээд байгаа тий. Хүүхдүүд рүү явуулахлаараа би ингэж их хичээж яхаа та нар өстой сайн байсангүй ингэж гомдлсон хэвээрээ байлаа гэдэг хүүхдүүдэд загнаа тий. Тэгэхээр загнахаас аргагүй санагдаад байгаа байхгүй. Энэ ямар дохио вэ гэхлээр өөртөөрөө ирээ, өөртөөгөө уулзчих. Өөрийгөө дүүрэн болгочих. Учир нь өөрөөс чинь өөр хинч таныг дүүргэж чадахгүй. Гадны ямар ч амжилт, ямар ч диплом тий тэр өөр хүүхдээ чинь амжилт тэгээ юу гэдгийг тэр гоё хувцас хунар юу ч дүүргэж чадахгүй. Магадгүй 3 хормын лаз жаргалыг өгнө. Гэтэл өөр дөөрөө ирээд жинхэнэ над жаргалыг сэтгэлийн цэнгэлийг эдлэх үед эрхчлөө бий болдог. Тэр эрхчлөө бол хинээс ч юу ч гордох алдгүй юм биш тий. Одоо тэгээ жарган цэнгийа тий одоо яаж амьдралаар тоглох юм гэдэг тий. Яг тийм. Тэгээд ерөөсөө л харин одоо ярьж байгаа юм мэдрэгдээд яг өөрөө дутуу яг одоо стож ихэнх сэтгэл зүрхэн дүүрээ хүн нөхцөлдөл их тийм дутуу мэдрэмжтэй л амьдэрдэг юм билээ л дээ. Тэгээд тэрийгээ их юм гадны зүйлээс нөхөх гэж их оролдоно. Бусдаас авах гэж оролдоно те бусдын хайр халамж те эсвэл одоо ямар нэгэн материалын зүйлээр орлуулах гэж оролдоно. Тэгээ хүн ер нь яг өөр дээрээ ирээд те өөрийгөө олгоод илүү яг ийм доктортой сэтгэл хөдлөлийн төлөв байдалд ороод ирэхээр хүний амьдралд нэг их юм хэрэггүй дээ гэдэг шиг өгч эхэлдэг тий. Тийм болдог. Тэгээ ер нь байгаа зүйлд аюу их сэтгэл хангалуун, талархалтай эргээд тэгээд тэр нэг одоо эргээд бас нэг юм тэр хүнээсээ бас мэдрэгддэм үү да. Бусад нөгөө бусад хүндээ өгж байгаа зүйл юм гэсэн тий байдаг юм шиг байгаа. Тэгэхээр аль болох бид нар яг мэдээж нөгөө амжилт одоо юм багасаач гэдэг юм уу ер нь ингээл хүн ямар нэг ерөөсөө ингээл тарих бас тийм одоо дасчдаг. Одоо ингээл хөдөлмөрлөл ажиллаад ингээл байнгын юм тэнгүүтээ амжилтанд хүрээл гэл ингээл яваад тахаар нөгөө тарих чинь за дараагийн чи ажил юу вэ? Дараагийн чи ажил юу вэ? Зүгээр суулгахгүй. Донтоод тий. Донтуулаад тэгээд нөгөө хүн чинь өмнөхөөсөө ч илүү зүйлийг л хийхгүй бол нэг л сэтгэл дундуу өөрийгөө би чадахгүй байгаа юм шиг санагдал тий. Би одоо дахиад яаж нэг юм супер юм хийчих үү гэх юм. Өөртөө жинхэнэ хит хитэн бизнесийг ч гэсэн хийгээд яг энэ бол мэдээж тодорхой хэмжээний хувь хүний хөгжил болоод одоо тэр амьдралын тий материалын талаасаа ч гэсэн хэрэгтэй байх л та. Гэхдээ бид нар бас нэг талдаа нэг юм эргээ зүгээр л найз захын гэж сайхан нэг өдрийг тий ярилцаа суух найзтайгаа чин сэтгэлийн яриа өрнүүлээ сууж байгаа тэр цаг хормыг ч гэсэн үнэлж чаддаг тий яардаг биш уцаа оролддог биш энэ ч гэсэн хаз жаргал шүү дээ энэ ч гэсэн амар амгалан энэ ч гэсэн миний амжилтчүүтэй тэгээ ингээд бид нарт нэг тийм одоо зүрх сэтгэлийн бас дотносол гэдэг зүйл их өгүүлэгдээд байна уу да гэж л бас анзаарэгдэж байгаа. Тэгээ нийгэм улмал ийм стресстэй ажил буудлын ядуурлын үед ийм зүйл болох тусмал хүн болгоно л нэг ийм стресстэй тий тэгээд хүнийг хүн гэж харах тэр мэдрэмж их суларсан бас байна. Хүнлэг байдаг тий. Тэгээ би бас өмнө нь тэгж боддог байсан. Ер нь хүн болгоно л юм мэдрэмж аяг өндөртэй байт юм болов уу гэж би боддог байсан аахгүй. Тэгээ хүмүүс ерөөсөө гүү штэ. Хүмүүс сэтгэл хөдлөлтөө мэдрэх зарим хүмүүд болоо гэдэг мэдрэмж байдгүй юм билээ л дээ. Тэгээд энэ маань өөрөө эргээд аяг их зөрчлүүдийг бий болгодог. Яагаад тэгэхээр хин нэг нь мэдрээд идэг, хин нэг нь тэр зүйлийг ач холбогдол өгөөд идэг. Нөгөө хүн нь те яг л нөгөө энэ дээр хөлтөө те тэгэл рационалаар ингээл те ийм л байх ёстой гэж явж идэг. Тэгэхээр энэ бол айгүй олон зөрчлүүдийн одоо нэг хэлбэр байдаг. Тэгэхээр одоо сүүлийн үед бас одоо технологи те ChatGPT, AI гэх ингээл бид нар тэр хүний бүр хийх бүх л юм хийж штэ те. Тэгээ одоо би бүр айгүй сонирхуулахад нэг манай ангид одоо Microsoft-ийн AI space-ийн senior researcher буюу ахлах одоо судлаач нь хамт сурч байна. Аа. Тэгээ би
бид нар нөгөө ингэдэг байхгүй яагаад ингээд одоо энд сурж байгаа ингээд асуусан байхгүй би одоо тийг танилцуулт юм. Тэгээд би ч яахтай зүрх сэтгэлийн боловсролын нэтрээгээ те одоо энэ хүн байх тухай мэдрэмжээ яриалсан гэсэн чинь нөгөө хүн чи юу гэж юм гэхээр одоо тэр AI-га хүний сэтгэл зүй зүрх сэтгэл тохируулж одоо илүү human behavior ойлгодог, аран шин ойлгодог тийм одоо хиймэл оюуныг хөгжүүлэх гэж би энд сурж байна гэж ярьж шүү дээ. Тэгээ яг нэг бодлын амар ингээ гайхалтай тийм нэг бодлын ихтэй амар бас хамсалтай ч юм шиг тийм. Тэгээ бид нар яг өнөөдөр хүн байх гэдэг тэр ялгарал тэ эргээ тэр мэдрэмжийг мэдрэх мэдрэмж ямар байх ёстой юм бэ? Энийг л бид нэр өөр дээрээ авчирч хүний тэр оршихуй бүр ингээд хүн болгоны оршихуй асар өөр. Тэгэхээр тэр олон тэр оршихуйгаа өөрөө мэдэрч тийг гаргаж ирж ингэж тавьснаар үнэхээр технологи бас ялгаатай байдлаар гаргаж ирж хүн гэдэг хүн оршин тогтнох юм уу даа л гэж одоо сүүлийн үед бодож байна. Тэрний яг сэдвүүцтэй ингээд давхцаад байна тий. Нөгөө AI ярьж байгаа л бидний тэгсэн штэ. За ингээд тархийг бол ингээд дропт хийчих юм байна. Тэнгүүд одоо энд бүр сэтгэл хөдлөл нөгөө нэг энүүгээрээ бид нар ялгарна гэд бодоод байгаа юм маань бас дахиад энд судлаад юу нэрээдүүдэд дахиад байх гээд. Тэгээ түрүүн тэн дээр бас сайн ивент дээр тас нэг гоё хэлчихсэн штэ. Энэ цоо шин мэдлэг мэдээллийг оруулж ирэх гээд. Тэгэхээр бид нар сүүлийн 200 мянган жил бол нөгөө бид нар сэтгэж байгаа учраас хүн юм аа гэж нөгөө карт байлаа тийм тэр хэлснээс болоод сүүлийн 200 мянган жил бол зөвхөн бодол сэтгэлгээ рационал тархинд л итгэж ирсэн байна. Гэтэл тэрий чинь одоо AI хийчихэж байгаа байхгүй. Тэг хүмүүс паниктаад яана одоо миний хийж чаддаг ямиг AI хийчлээ шүү дээ яах юм бэ гэд. Хэрэв энэ зах зээлд энэ орчин нөхцөл тэнцээ гэх юм бол доошо бүр зүрх сэтгэлийнхаа чадамжийг нэ тий. Бүр 3 дугаарт нь бүр юу гэж хэлнэ гэхлээр жинхэнэ дээд ухамсар оршихуу тийм ээ их усүртэйгээ нэгдэж одоо бүр их усүртэйгээ нэгдэж гэж хэлжээ тий. Одоо нэгдээд дахин давтагдчихгүй. Энэ хорвоо дээр байхгүй мэдээллийг өөрийнхөө биеийг антин болгож хувиргаад дээд оршихуй мэдээллийг өөрийнхөө тархи 6 дахь миллимигээрээ буулгаж ирч чаддаг. Тийм болох. Тэр бол бясалгалаар боломжтой мөн залбирлаар бясалгалаар зүрхэнээс нэр боломжтой. Ганцхан бясалгалаа холбоотой ингээд энэ бүх хийж байгаа юм чинь бас тус болно. Тэгэхээр дахин давтагдчихгүй одоо нүдэнд харагдаж байгаа бүх юм бол хуучин байхгүй. Хуучин мэдээлэл, хуучин зүйл. Хүний хуучин ямыг сураад хуучин ямаар хуучин бүтээж яхаар өөртөө уулзаад өөрийгөө сонгоод тэр дахин давтагдчихгүй өөрийнхөө мөн чанарыг олоод өөрийгөө антин болгож хувиргаад оршихуун тэр дээд мэдээллийг буулгаад ирлээ тий. Тэр бол ингээд үгээр тайлбарлахын аргагүй гайхамшигтай шинэ мэдээлэлүүд байдаг. Тэгээ энэ сүнслэг аяллыг хийх энэ AI одоо хөгжиж байгаа нийгэмд их чухал санагдсан. За тэгэхээр өнөөдрийн подкаст маань маш сонирхолтой. Тэгээд хоёр зочин маань бол ингээд хоёр яриа нурсаал ер нь үргэлжлээд байх шинжтэй. Гэхдээ та бүхэн манаас хэрэгтэй холбоос мэдээллүүдийг линк өгчих учраас үлцэн эсгийн таад маань өөрсдөө бие дагаад сайхан уншаад судлаад ингээд хөтөлбөр сургалтуудад бас хамрагдаад яваарэ гэдэг урилгыг өгж гинөө. За миний зүгээс бол сонсож байгаа хүмүүстээ дүгнж хэлмээр санагдсан зүйл нь энэ зүрх сэтгэлийн боловсрол гэхээр бид нар магадгүй нөгөө өөрсдөө айгүй хол одоо тийм хэцүү зүйл гэж ер нь хүлээж авах хандлагатай байдаг бол үгүй юм байна. Тэгээд зочинтойгоо болормоо коучтойгоо ярилцаад сууж байхад бол маш энгийн зүйлээс эхэлдэг юм байна. Тэгээд тэрний нэг нь бол мэдээж хамгийн эхлээд анзаарга гэдэг чухал зүйлийг ярьлаа. Тэгэхээр хүй за би ингэж болтгоо шүү гэдгээ нэг хэдхэн секундэд анзаараад тэгээд өмнө нь хийдэг байсан сонголтоо өөрчлөхөөс эхлэх юм байна. Тэгэхээр мэдрэх буюу өөрөө та бүхэн маань илүү дэлгэрүүлээд судлаад цаашаагаа үйлдэл хийгээд хэрэгжүүлээд явах нь 80% юм бэ шүү. Тэгэхээр бид гурийн зүгээс 20%-ийн даалгавраа хийчлээ те. Тэгэхээр та бүхэн үлцэд 80% бас гоё өргөжлүүлээд хийгэрээ гэж хэлмээр байна. Тэгээд тархиараа зүрхээ нээхэд одоо тархиа зүрхээ нээхэд тасгалжуулах гэд баг хэлчихэд болохоор ч юм шиг те. Ийм сонирхолтой гоё сэдвүүдийн хүрээнд ярилцлаа. Тэгээд хэдүүлээ магадгүй энэ подкастыг үзэж байгаа хүмүүс маань нөгөө Алтан сар маань хэлсэн шүү дээ. Амьдрсан шиг амьдраад гэдэг шиг яг тэр мэдрэмжийг бас авахд хүн бүрт нээлттэй юм бэ шүү. Тэгээд гоё амьдрсан шиг амьдрах урилгыг бас та бүхэнд хүргүүлж байна. За тэгээд подкастаас ойлгосон амьдралдаа хэрэгжүүлэх нэг зүйлээ комент хэсэгт үлдээ гэвэл та юуг үлдээх вэ? Комент хэсэгт хуваалцаарай. Тэгээд хамт байсанд баярлалаа. Баяртай.